бүтээх нөө пэйж хуудсын хамт олондоо нийт үр хүүхдүүдтэй хамтран байж байгаа гэр бүлийнхэндээ одоо бид нар чинь энэ нэртэй энэ пэйж хуудсан дотроо нэг гэр бүл болоод бүдэрээ нэг зориг нэгтэй тийм ээ боддог хийдэг юмнууд ерөнхийдөө төстөө бие биенээсээ суралцах, бие биендээ урам өгөх, хайрлах, өөрийгөө хайрлах, өөрөө л бусдыг хайрлах гэх мэтээр яг уу бие биенээсээ суралцаад ингээд явж байгаа нэг тийм нэг дээвэр дор нэгдсэн зориг нэгтэй хамт олон зориг нэгтэй гэр бүл байгаад байгаа. Тэгэд нийт гэр бүлийнхэндээ бүгдэндээ энэ оройн мэндийг хүргье. Тэгэхээр гайхалтай орой байна. Саяхан бит хоёр гүлнараа бит хоёр эрүүл бие бүтээх нууц 90 хоногийн хөтөлбөрийнхөө 9 сарын дугаарын нэг хамгийн сүүлийн уулзалт маань хийгдээд маш гоё ухаарлалтай зөндөө яриа болсон ийм одоо орой байна. Үнэхээр сэтгэл дотроосоо гэдэг юм уу те. Үнэхээр нэг хүний үрдэн ухаарлаар одоо тижээгдсэн ийм сайхан энерги сэлбэгдсэн ийм мөч тохиож байна. За яг энэ мөч дээр манай 8 сарын оролцогч тэ Нима оюун маань өөрийнхөө үр дүнгээс та бүхэндээ хуваалцахаар бит хоёрын урилгыг аваад лайв хичээлд орж ирж байгаа. Тавтай морил гэж урья. Маш их баярлалаа өнөөдрийн урилгыг хүлээн авч тэ одоо гэр бүлийнхаа бусад гишүүдэд өөрийнхөө ухаарлуудаас өөрийнхөө сурсан зүйлүүдээс мэдсэн бүхнээ өөр дээрээ хэрэгжүүлээд үйлдэл хийгээд үр дүн авсан тэр үр дүнгээсээ хуваалцах гэж байгаа. Учираас та бүхнээ анхааралтай тухлан суугаад таалан сонсоорой гэж хүсье. Тэгээд Нима оюун маань өөрийгөө богинохон танилцуулаад тэгэд өнөөдрийн лайв хичээл эхэлснийг мэдэгдэе. За баярлалаа. Хоёр багштай талархаж байна. За Нимагийн оюун гэдэг би одоо 61 настай тэтгэврт гарсан. Тэтгэврт гараад одоо 6 жил болж байгаа. За ийм хүн байна. Тэгээд багшийн мэргэжилтэй байсан. 36 жил ерөнхий боловсролын сургуульд орос хэл заагаад ингээд тэтгэвртээ гарсан. Тэгээд тэтгэвртээ гараад дахиад нөгөө нэг багш нар нь одоо нөгөө хүчин чадал дутуу урамтоо одоо хумс байгаа учраас гэдэг байдлаар нь би 3-4 жил дахиад сунгаад ажиллаад өнгөрсөн жилээс одоо яг жинхэнэ утгаараа одоо гавьяаныхаа амралтанд гараад ингээд одоо гэртээ байж байгаа. За тэгээд одоо тэтгэврт гарсан хүн одоо юу хийх вэ? Аяндаа янз бүрийн юм ухаж, түнхээл, сонирхолтой хачин, сониуч занга гаргаал, уншиж мэдж авахыг хүсээл тэгэл ерэн рой ертөнцийн ерэн сонин сайхан юу байд юм байна? Үнийн юм гэж одоо юу байд юм байна? Хүний амьдралд хэрэгтэй юм гэж юу байд юм байна гэд ингээд хайгаа түүгээд ингээд явсан. За тэгээд яагаад яг жинхэнэ утгаараа гарсан бэ гэхээр гэнт одоо нөгөө би тийм ядаргаан дураад миний би айгүй муудсан багхгүй юу? Гэнтэл одоо муудсан юм байна шүү дээ хүн чинь одоо ингээд айгүй эрч хүчтэй явж байгаа л тэгэл ингээл гэнт одоо хатгаа болол хэвцсэн. Тэгээд би тэр хатгаа авахдаа 2-3 дараалал нь аваад миний биеийн байдал хүнд байдалд орсон. Тэгээд ингээд бараг 3 сар шахуу ингээд хэвцэрт. Тэгэл одоо аюу их санаагаар унсан бас тэр хоорондоо тэгэл ингээл эмнэлэг демлгоор яваал тэгэл ингээл гэртээ хэвдэд ингээд байгаад за тэр хоорондоо бас би ямар ч бас өгөж болохгүй би босох ёстой гэдгийг ингээд өөртөө тийм зориг тавьсан. За тэгээд одоо нөгөө хатгаагаа эмчлүүлээд инээ тэрэ болоод янз бүрийн одоо эмнэлэг хэвтэл хүчтэй юм тариа хэрэглээл тэгэл ингээл байсан. Тэгээд тэр хатгааны эмнүүд бол амар хүчтэй гэдгийг би ерөөсөө мэддэггүй байсан байхгүй. Би эмч хүн биш юм чинь.
Тэгээд байж исэн чинь халхааныхаа имжлэг хийх байж исэн чинь гэнт ингээл цөс элэг цөс мөс ингээд өвдөд эхэлдэг аахгүй юу. Тэгээд би өөрөө ингээд эмнэлэг рүү очиод үзүүлсэн. Тэгэхээр хамгийн одоо профессор, доктор гэдэг одоо айгу гуншин сайтай бас одоо айгу тэднээс ингээд хүнээс дандаа эрүүл мэндийг ингээд хүн ингээд хардаг тийм байт юм байлаа шүү дээ. Юу мэдтгүй хүн. Одоо ийм нэмч юу гэж хэлэн тэрийг л ингээд өөртөө авдаг гэдэг. Өөрөө болвол тийм одоо амьгүй тийм ээ мэдлэггүй тийм нэгэн болцсон. Тэгээ хамгийн сүүлд элэг цус өвдөд ингээд очисон цус байсан л да би цус гэж бодоод үтсэн чинь намайг шууд элэг гэж эмчилж байгаа байхгүй юу. Гэхдээ одоо би элэг биш би танд цөсөл гэж хэлээд байна. Миний цус өвдөд байна. Аюу хэцүү байна гэдэг ингээд хэлэхэд үгүй таны цус биш элэг гэдэг ингээд байгаа байхгүй. Тэгээ би за яхаа эмчийнхаа би үгийг сонслоо, эмийг авч уулаа. За тэгээд хэдийн хугацаанд уух юм бол гэдгсэн чинь 2-3 сар уuna гэж байгаа байхгүй. Тэгээ би 2-3 сар уусан. За уугаад бүр дээрдтгүй. Тэгээ бүр ингээ би өөртөө асуулт тавьж байгаа байхгүй юу. Ямар сонирн би одоо өстой гайх чинь ингээ идэгдгүй ямар сонирн бэ гэдэг ингээ гайхаал. Гэхдээ намайг одоо цус гэж ахтлын хүн элэг гэдэг байхan гээл. За тэгээ би элгэнтэй элгээ үзүүлсэн. Тэр бас зөвл надад чиглэж өгсөн л дээ. Тэгээ би шууд үзүүлээл тэгэл янз бүрийн тэр бас өлгөний өөрчлөлт энтрийн юунуудыг шинжилгээнүүдийг өгөөд тэгээ би ингээл эмч хайгаад байсан. Яаж сайн эмч болох вэ? Яаж сайн одоо суйлал болох вэ гэж ингээ хайгаад байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө надад таалагдсан ч юм уу надад миний тэр өвчнийг илаашуулах тийм юм бараг болдоогүй дээ. Тэгээ би дотроо ботсон. Гэхдээ ер нь одоо би эмч нарт одоо үед бол яг дээр үед бол итгэдэг байсан баг тийм ээ байсан. Тэрийг ч юм мэднэ. За одоо бол хэцүү цаг ирсэн юм байна. Тэгээд ингээд явж байгаа та хоёр багштайгаа таарч байгаа байхгүй юу? Тэгээд та хоёрын юу айгүй гоё санагдаад. Гэхдээ би чи одоо ерөөсөө энэ миний хамгийн одоо хэрэгтэй хүмүүс энэ байгаа юм байна. Би энэ сургалтанд орсонд амар улзуурхдаг, амар баярлдаг, амар талархдаг. Надад маш их ухаарал өгсөн. Маш их төвчээр өгсөн, маш их одоо амьдралын дадал өгсөн, үр дүн өгсөн. Ийм сургалт байсан байхгүй. За тэгээ хоёр багштайгаа ингээд уулзаад энэ одоо групптэй ороод ингээд судлаа үзлээ та хоёрын хэлсэн модаг ингээд өглөө босч одоо би одоо хүүхд тарахгүй одоо хийх ашиггүй юм чинь өглөө босчоод хичээлээ та хоёрын явуулсан хичээлүүдүүд тэр дасгал масгал бүгд ингээд уншаал хийн. Ингээд дэвтэр дээрээ бичээл уншаал хийж үзэн тэгэл энэ би зөв хийж гинөө буруу хийж гинөө бол олон дахин ингээд сонсоол хийгээл байна. Тэгэл ингээд би тэгэхэд би 105 хэлтэй байсан. 105 хэл гэдэг чинь үнэхээр амар юу штэ амар юм байгаасаа тий 156 метрийн өндөртэй хүн 105 хэлтэй гэхээр амар байгаасаа би тэрийг тийм амар таргалсан жин ихтэй гэдгээ би мэдхгүй амар тийм ирч хүчтэй явж исэн байхгүй юу. Тэрийгэ мэдхгүй тэр юу ч биш гэж ингэж боддог. Бас сэтгэлийн тийм юутай байсан юм шиг юм би. Тэгээд дараалтын нэмийг би 8-9 жил уусан. Эхлээд Лариста 50 гэдэг юм уусан. Намайг ингээд ууг байл ингэсэн. Дараагаар нь Лариста 50-ны үйлчлэхгүй бол Лариста 100 гэдэг юм ууд юм аа гэдэг ингэсэн. Тэгээд уугаал гэдэг байсан. Тэгээд би юу яасан бахгүй. Тэгээд таарт хоёр багштайгаа уулзаад уучраад тэгээд ингээд би нэг дасгал хийж та нэг даралтын нэг тийм дасгал дотор даралт бууруулах гэдэг нэг тийм юм байсан шүү дээ. Тэгээд 50 суугаад ингээд би 50 байна энэ төр гэдэг ингээд хэлээ бодоод ингээд суугаад тэгээд би ингээд суугаад нэрээ ингээд суусан мөх нэр даралт нэр багстай болов гэж ингээд бодоод нэг даралтын эмээ тэр өдөр би уугаагүй туршиж үзэж байгаа байхгүй юу тэр. Тэгсэн чинь миний даралт багссан шүү дээ. Багсаад хүү энэ өстө ёстой гоё хичээл байна. Би өстө ямар ч гэсэн энэ хичээлүүдийг би шимтэн үзнэ. Би чин сэтгэлээсээ үзнэ. Би бол өөхөх ёсгүй. Би энэ хичээлийг заавал үзнэ. Тэгээд одоо тэр 7 хөрд. За тэгээд тэр
Само гифтнууц тийм ээ. За тэгээд усан нэмчилгээ гэд ингээд айгүй гой ингээд бүх зүйлүүдийг би ингээд шимтэж хийсэн байхгүй бүр ингээд өөр дээрээ бүр ингээд үр дүн гэдгийг би ерөөсөө мэдэхгүй байгаа шүү дээ. Ямар ч байсан би энийг хийх ёстой гэдэг юм байдлаар хийсэн. Тэгээд үнэхээр одоо миний тэр сэтгэлийн доторх одоо тэр доторх шаарах энэ төр юм байлаа шүү дээ. Тэр сэтгэлийн шаарах, тэр одоо сэтгэлийн стресс, дарамт тийм ээ. За тэгээд тэр одоо тэр даралт ихсэх энэ тэр янз бүрийн биений одоо цэвэрлэгээ миний бие чинь ингээд бүр ингээд стрессэнд ороод ядаргаанд ороод бүр ингээд бүх хүрдүүд маань ингээд баг ингээд унаад тэгээ хүний дархлаа чинь ингээд бүр өөрөө нойлдоод ийм болцсон байс. Тэгээд ингээд хоол хүнсээрээ болно өөрийнхөө эрүүл мэндийн цэвэрлэгээ махан биеийн цэвэрлэгээ, сэтгэлийн цэвэрлэгээ, бодлын цэвэрлэгээ энэ бүх нь миний хувьд шал дээр унцдаг жинхэнэ нөгөө шатны доогор ордог гэдэг шиг л тийм юм болсон байсан байна лээ. Тэгээд энэ хоёр одоо ачтаа буянтаа хоёр багшийнхаа ачаар одоо би бүх зүйлээ цэвэрлэж, сэргээж ингэж одоо өөрийгөө сэргээж чадсандаа маш их талархдаг. Амьдрал бол үнэхээр баян, орчлон ертөнц бол үнэхээр одоо гоё өгөөжтэй. Тэр болгонд одоо би өдөр болгон талархаж, баярлаж одоо залбирч байдаг. Тий. Энэ хүний бие одоо доторх таир нь хамгийн гоё хийсэн зүйл бол чиний дотор өөрийн чин дотор эмч байдаг шүү гэдэг энэ үг бол миний одоо жинхэнэ дотор орж ирсэн. Тэгээд энэ улаан дангаа ухааны энэ ухаан энэ эмчилгээ бол үнэхээр хүн бүхэнд өгөөжтэй. Хүн болгоно энийг одоо өөртөө хэрэгжүүлээрээ. Тий. Тэгээд ийм гоё одоо бид нар чинь ийм гоё уламжлалт ийм гоё аргатай ухаантай ийм эмчилгээний ийм одоо элдв янзын эмийг одоо хэрэглэх зөвсөстөө жинхэнэ гал унтраах юмуудыг хэрэглэхгүйгээр өөрийнхөө одоо бодлон сэтгэлэн биеэрээ одоо ингэж өөрийгөө удирдаад хүний бие чинь маш биологийн маш нарийн зохион байгуулалттай тийм одоо шинжлэх ухаан юм байлаа шүү дээ. Тэгээд тэр нь одоо ингэж би шимтэн ороод энэ хоёр багшаараа ухааныг заалгаад, ухаарлыг заалгаад өнөөдөр юм гоё одоо 105 хилээс би 83 хил хүртэл буурсан. За жин хассан. Тэгээд дээрээс нь би даралтын нэм гэдгийг одоо бүр амдаа огт хийхээ байсан. Тэгээд би хавар 4 удаа би цусны биеийн цэвэрлэгээ хийсэн. Тэгээд сая одоо 9 сард нэг хийсэн. Ингээд миний өтгөн бол заавал ингээд бас хаталттай байсан байна лээ. Тэр үедээ би нөгөө мэдгүй ингээд усуугаад улин дээрээ усуугаад гаргачаад байдаг байсан. Тэрийг мэдгүй. Тэгээд дараагаар нь тэр цөсөө таир нь одоо тэр гоё гişлүүдээр ороод одоо тэр туршлагуудаас судлаад тэр гоё юмнуудыг сонсоод аюу гоё юм энерги аваад өөрийнхөө энергийг сэргээгээд ингээд цэвэрлэгээнүүдээ хийсэн чинь миний өтгөн зүгээр өөрөө аюу гоё ингээд гараад миний бие ингээд гоё өнгөлөг болоод гэсэн чинь хүмүүс намайг ингээд манай найз нар манай төрөл садна ингээд харсан хүн болгон ямар гоё болсон юм бэ бүр шавнал хүртэл ингээд ямар гоё залууждсан бэ та ингээл та ингээд биднийг анх 6 дугаар ангид авчихт л ийм хүн байсан ерөөсө хөгшрөөгүй манай багш гээл ингээд амар гоё ингээд бүх хүмүүс намайг ингээд ийм гоё залуу болсныг ингээд нүүр мөрний өнг мөнгөд арьсмарс бүгд ингээд сэрэгждэг юм байл шүү дээ. Хүний нөгөө дотор байсан одоо биеийн цэвэрлэгээ хийгээд бие махбодын цэвэрлэгээ хийх гэдэг чинь дотор байсан тэр шимэгчдээс авахуулаад бүх хорог ингэж гадагшлуулдаг. Тэгэхээр хүний одоо нөгөө хамаг одоо бие махбод бүгдээр ингээд цэвэрлэгдээд арьс өнгөлөг болоод жин хасагдаад гүү одоо тэр хөдөлгөөн нь хурцаад сэтгэл санаа гэдэг чинь бүр ингээд сансарт баг ингээд нисэж байгаа юм чинь амар гоё болдно. Тэгээд ингээ хүмүүс бүгдээр ингээ гайхаад ямар гоё болсон чи яасан бэ нөгөө би чинь мууцсан байсан гэсэн чи чинь бүр гоё болсон ба штэ жин чинь бүр ингээд би ми чинь одоо яг хуучин байдалтай бүр гоё болж орж ирж байна зүс царай чинь бүр харин ч улам бүр залууждсан байна гэдэг ингээ бүр гайхаад ингээ тэгээд ийм гоё имчилгээ байдсан байна лээ тэгээд би өстой жинхэнэ одоо энэ хоёр багшаа талархдаг та нар одоо энэ хоёр багш сургалтанд орохоор яг тэр
одоо үр дүнг битгий хүлээ. Үйлдэлийг нь өдөр болгон тэр хийх ёстой үйлдэлийг нь дадал болгоод амьдралдаа хийгээл тасралтгүй ингээл одоо би хийж чадахгүй байна гэж бас битгий тэгж бод. Зүгээр ингээд өөрийнхөө чадхаар тийм ээ өөрийнхөө чадхаар ингээд хийгээд дээ. Тэгэхээр өөрөө аяндаа бүр сайн чаддаг болно. Заавал би төгсгий би ингээд өөрийгөө хүчлэх тийм одоо ямар шаардлага байхгүй. Гэхдээ хийж байгаа хоорондоо өөрийнхөө тэр биеийн байдлыг ингээд анзаараад явах хэрэгтэй юм байлээ. Ингээд анзаараад би сайжирч гинэ тэгж би сайжирч гин баярлалаа өнөөдөр би ингээд сайжирч гин гэл ингээд одоо сараа агш юм ядаж нэг талархал хэлээс сур гэдэг ингэж те тэр ямар гоё үнэн үгүй вэ. Ядаж нэг талархал хэлээд ингээд сурчих юм бол ингээд зам чин гоё олчноо гэдгээс яг үнэн байлээ шүү. Бурхан минь би одоо ингээд залбирдэн штэ ингээд ядаж нэрэ бид нар нэрэ нэг нэгэндээ юусэн ингэж талархдаггүй байсан юм байлээ шүү. Ер нь тэгээ хайн нижилдээ өрөх хүүхдүүдтэй энэ байгаа амьдралдаа энийг өөрөө одоо бүтээсний сайхан амьдралаа болвол юусаа муухай гэж гойж болохгүй, муучлж болохгүй, гойлж болохгүй, байгаадаа сэтгэл хангалуун ингээ байгаад одоо сурах өөрийгөө нэг дандаа хөгжин дэвшиж явахсаагүй юм байлээ. Ингээд дандаа ингээ сурч мэдээд ингээд тэгж хоорондоо би заавал төгссөн сурна гэж өөрийгөө хүчилж болохгүй ингээ анзаараа тэрийгэ дадал болгоод ингээ хийгээд байх юм бол хүн ингээд энэ хоёр багшийн заасан хичээл ингээл хийгээд байх юм бол хүн өөрөө гоё болно. Хүссэн хүсээгүй гоё болт юм байлээ. Тэгээ би ингээд өнөөдөр ингээд аюу гоё ирүүл ингээд сайхан одоо надад өвдөх цөсч байхгүй тийм ээ хатах өтгөнж байхгүй жин ингээд бүр ингээд 83 хүртэл буурсан. Тэгээ ажил үйлсээ хийхэд ингээд айгүй гоё хөвгөлтэй гэрээр дүүргэн хайр одоо хүм уухай зан гаргаж ирсэн гэсэн за тэр яах вэ ингээд надаас ингээд нөгөө ийм гоё хайраар дүүрсэн хүн чинь нөгөө баг муур явж байсан чинь нөгөө муур нь инээдэг гэдэг шиг инээж байгаа юм шиг харагдаг гэдэг шиг тийм болд юм байлээ шүү дээ ер нь. Тэгээл ингээд хүм бүх нэг уурлахгүй гоё ингээд инээж байгаа тэр хүмүүс дотор нь ууртай байсан ч надад тэгж ууртай гэж харагддаг байхгүй. Өөрөө тийм өөрөө ингээ хайраар ингээ дүүрсэн болохоор тэг өөрийгөө гоё тийм зэвэрлсэн байж тээ би. Тийм болохоор тэгж харагддаг юм. Тийм байдсан байлээ. Тэгээд альва зүйлийг ингээд ерөөсөө ингээд үгүйсгэх биш. Харах өнцгөө ингэж өөрчилж эерэг байдлаар тэрийг ингээд заавал ингээд бэлгсэн үр дүнг одоо ингээ хайгаад ингэж одоо шунаж гэсэн үг шүү дээ. Ингээ шунаж биш. Яг өөрийнхөө одоо чадлаараа чамд ямар нөөц байна тэр хийж чадлаараа ингээ кичигээд хийгээд ингээ тэрийгэ дадал болгоод ингэж юм бол өөрөө хүн өөрөө гоё юм. Би одоо ингээл өвлөө басаал ингээл хоёр багшийнхаа гэсэн нэг хөрдөө заавал сонсоол тэгэл ингээл тэр өнгүүдийн ингээд одоо жишээлбэл одоо үндсэн өнгө улаан өнгө юм ингээд хажуудаа ингээд өмсгий хажуугаар ингээд дэлгэж тавьж байгаа л тэгэл бүр ингээд гоё ингээд залбираал хийгээл тэгэл ингээд бүх ингээд энерги хөдөөдөө сонсон. За тэгээд сама гипнозыг сонсон. Тэр дасгалуудаа чаддаг ч бай чаддгүй ч тэр йогийн дасгалуудаа ингээд оролдоод хийгээл ингээд хийн. За тэгэл одоо дээрэс нь одоо өдгөө атлалтын гоё 5 дасгал биш тэр ямар гоё дасгал юм бэ. Би 5 дахь юун дээр жоохон өдгөн хатаад байгаа шиг санагдсан. Тэгтээ тийм амар зовоогоо хөвгтөд гарахтаа нэг жоохон хатууд ингээд бас нэг тийм мэдрэмж өгөөдсөн байхгүй. Тэгсэн чи тэр даунцлог хийсэн чинь зүгээр ингээд 7 хоног хийгээд бүр аяга гоё болсон. Тэгээд ингээд энэ хоёр багшийн ингээд тэр өгч байгаа зөвлөгөөг хэлж байгаа үгийг ингээд үг тус бүр нь баг амтай. Тэрийг сайн тунгаагаад ухаарад ингэж ойлгож ингэж багш сайн нэр ингэж нэг хэлсэн штэ. Би тэр үгийг орхицсан юм байна штэ. Инженер ийм үгтэй ингэж хамтран хэлж байгаа юм байна штэ гэдэг ингэж сонсоод ингэж ойлгоод явах юм бол яста жинхэнэ үг бүх нь амтай шидтэй юм байлаа шүү. Тэгээд та одоо энэ натаа хамт сурж байгаа энэ одоо сарын 90 хоногийнхаа одоо анги хамт олондоо бас амжилт хүсье. Энэ маш чухал. Тэгээд ингээд би бас ингээд зөвхөн энэ сургалтыг сонирхоо бас гадар их олон сургалтыг сонирхсан л да. Сургалт бүх нь онцлогтой. Энэ хоёр багшийн
сургалт бол эрүүл бие бүтээх гэсэн бүр тийм онцгой гоё хөтөлбөр нь шүү дээ. Тэгээ зарим нь бол яг хөө зүгээр ингээд энергийн хувьд ингээд сэвлэд байдаг. Тэгээ зарим нь болохоор яг хөө бас ингээд анхны мэдтгүүн ингээд хязгаарлалтай юм билээ. Ингээд анхны мэдтгүүнийгөө л зогсчдаг. А гэтэл энэ хоёр багш ангил бол эрүүл бие бүтээх. Яаж өөрийгөө эрүүл болгох вэ? Яаж өөртөө байгаа одоо бухар муухай зүйлүүд гаргах вэ? Яаж өөрийгөө гоё цэвэрхэн болгож эрч хүчтэй болох вэ? Энерги гоё цэвэрлэх вэ? Ийм онцлогтой. Тэгээ тэрийгэ цэвэрлэх юм бол өөрөө хүсэн өсөөгөө гоё эрүүл болоод явцдаг. Тэгээд нөгөө өвчнүүд ингээд алга болдог, эдгдэг, эдгэрэлт хүрдэг. Эд гэрэлт хүрдэг. Ийм гоё одоо сургалт байгаа. Тэгээ би 2 дахь удаага орсон. 2 багшаа сонсох дуртай учраас 2 багшийнхаа сургалтыг одоо нөгөө өг бүхэн нөгөө амьтаа учраас би амьтаа хүнтэй, амьтаа энергитэй, цэвэр гоё энергитэй, цэвэрхэн гоё биштэй ийм хүмүүстэй одоо эрүүл гэдэг хүмүүсээс үг сонсож, туршлага судалж, өөртөө авах юмаа аваад, өөрийнхөө хаях юмыг ингээ хаяад ингэж хорвоо ертөнцийн амьдрахгүй бол би ганцаараа амьдрах гэж байхгүй. Би бол өөрөө харилцаан дотор амьдардаг учраас заавал надад харилцаа байх шаардлагатай. Тийм болохоор би өөрөө цэвэр сайхан харилцааг сонгож амьдрах хэрэгтэй юм байлээ. Энэ одоо бид нар амьдарч байгаа нийгэмд одоо энэ нийгэм чинь бид бач өөрөө шүү дээ одоо нэг нь би ч одоо 60 оных хүн учраас тэгээ социализмын одоо бас үеийн одоо тийм дарамт гэдэг юм одоо шахалтын үеийг бодоход одоо бол маш одоо чөлөөт нийгэм. Тийм болохоор сонголтыг бол маш зөв хийх хэрэгтэй. Үүний сайн сонголтын хажуугаар саар сонголтууд бас их байгаа. Тэгэхээр тэрийг бас ингэж ялгаж салгаж сурахгүй болвол бас осолтой ийм цаг үе ирсэн. Тэгэхээр энэ хоёр багштай би маш их талархаж байна. Натаас сурч ирсэн бүх хүмүүстэй маш их талархаж байна. Намайг хурцлж өгдөг, намайг өдөөж өгдөг, намайг одоо маш их зүйл чиглүүлж өгдөг хүн бүхний одоо хүч надад ирсэн. Ийм бүхэндээ би талархдаг. Тэгээ өнөөдөр одоо тэр янз муухай өвчнөөсөө салаад өнөөдрийг хүртэл ингээд гоё эрүүл болоод би хороо ертөнцийн аз жаргалтай үр хүүхдүүдтэй хайраа өгөөд үр хүүхдүүдтэй хайр түгээгээд ингээд бас эн чинь зөвхөн өөрийгөө хүмүүжүүлэх одоо хайр авах биш бас гэр бүлдээ өөртөө байгаа нандин бүхэн хүмүүстэй бас ингээд хайрыг ингээд хайрын утга учирыг ойлгуулж байгаа энэ замыг одоо нээж өгсөн хоёр багштай талархаж байна. Тэгээд энэ одоо хичээлдээ би хавар чинь би хитэн сард орсон бил 3 сард илүү урсан санагдах юм. 3 сараас 6 сар хүртэл хичээлсэн. Тэр бол над маш өөр өгөөж өгсөн. Тэгээд дахиад үргэлж төлөөд би сайхан юмнаас хүн зүтгах ёсгүй. Харин ч бүр шимтэн орох ёстой гэдээ 2 дахь удаага ороод бүр улан гоё болоод ингээд сууж байгаадаа баярлж байна. Тэ талархаж байна хоёр багштай. Яг айхалтай. Манай хүүхэжээс дээр асуух асуултгүй болтол бүгдийг эхнээс нь бөөр 1 2 3 гэдээ барыг асуултыг бэлдээд өгсөн юм шиг дараалалаар нь ярьчихж байгаа. Асуултууд нь юу байсан гэсэн чинь зэрэг минийх ямар одоо асуудлаа шийдэх гэж хөтөлбөрт орж ирсэн бэ гэдэг асуудал. Тэгээд энийг шийдэх гэж явж байхдаа ямар асуудлыг шийдсэн бэ гэдэг ингээд байсан чи ерөөсөө асуулт баггүйгээр бүгдийг ингээд ярьчлаа. Үнэхээр тэгэхээр хамгийн гол нь хаана алт байгаадаа биш, хаана одоо хог новш байгаадаа биш, тэ алт хог новш хоёрыг би өөрөө сонгож амьдрдгийм байна гэдэг санааг бас хэлчихлээ, тэ. Хог новш буюу одоо өвчин зовлон үүсгэх тэр нөхцөл шалтгаануудыг өөрөө сонгоод яваад байх юм бол яг өвчин зовлон тэгээ хог новшин живсэн, ууралсан, уцаарлсан. Тэгээд яг хуу дараа нь зодтолцсон юу гэдгийг тэгээд хамаг муу муха бүхэн тэнд ингээд өрнөн. А хэрвээ би алттай газрыг сонгох юм бол яг хуу тэндээс алтан гэрэлтээд те аз жаргал нь гэрэлтээд тэгээд тэр нутгийн хил миний энэ нэг насны энэ амьдралыг гэрэлтүүлээд зогсохгүйгээр те үр хүүхдүүдээ
бүтээлээд тэр хайрыг түгээгээд яаж ирүүл байж болох вэ? Яаж ирүүл амьдралаа бүтээдгийг те эмээ мэн 60 хэдэн наснда энийг ингээ бүтээсэн шүү гэдэг тэр бахархлыг бүтээгээд явж байгаа юм а оюунаараа би бүр бахархаад байгаа. Нэрэ бодсон чинь чи хоёр дахь удаага орж ирсэн юм шүү дээ те. Тэгээ. Юм манай хөтөлбөрт 6 7 дахь удаага хүртэл орж ирсэн хүмүүс байгаа. Сувда байна бас юунд орсон те лайвд орсон те. Тэгээ. Санагдаж байна те. Тэгээд тэгээд хамгийн гол нь нөгөө таар нөгөө хамгийн анхны сургалтын дээр ингэжсэн шүү дээ. Энэ хичээл энэ сургалт болвол яг тэр тухайн хүний хичээлээс нөгөө жаахан одоо самардаад авах уу эсвэл шанагаар хутгаад авах уу энэ бол таны өөрийн чинь юу юм аа чадвар юм аа ухаарл юм аа гэдгийг нэг надад аюу гоё тийм өдөлт өгсөн байхгүй юу. Тэгээд би яг ингээд боцсон л да. Нэрээ ингээд энэ хүмүүс юм сурыг ичгээд үл оошоох тийм ээ үл оошоож өөрийнхөө одоо тэр өөрт байгаа шалтгааныг одоо айрлаж чадахгүй байх юм бол нэрээ бас юу буруу юм арчаагүй одоо хүний шинжил гэж бол. Тэгээд таяраас шанагаар хутгаж авах боломж маш их байсан. Таярын хичээл бол маш нарийн технологитой, аргатай, арга зүйтэй. Тэгээд техник их сайтай гэж би ойлгоод байгаа. Тэгээд тэр техник нь одоо нөгөө шинжлэх ухааны үндэслэл техникүүд нь их байгаа учраас тухайн орж байгаа хүн тэр техникийг авахын тулд сурахын тулд орж байгаа юм чинь тэр техникийн дагуу ажиллахдаа бүх одоо жинхэнэ алт бол ястаа жинхэнэ шанагаар ортгож орж ирдэг ийм сургалт юм байлаа шүү. Тэгээд одоо хүмүүс минь цагаан хичээгээд тэгээд их юм бас нэг их тийм хайгаад байх юм байхгүй. Тэгсэн хэрнээ тийг нарийнхан технологи нэг гоё тэгээд хүнд өгөөжтэй тийм технологи хичээл байсан учраас би өнөөдөр ингээд сайхан эрүүл болчихсон сууж штэ. Тэгээд ерөөсөө өвчний шалтгаан бол хүний өөрийн сэтгэл санаа тийм ээ ийм байдаг гэдгийг одоо ойлгосон. Тэгээд хоёр багштай талархаж байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд талархал, бахархал хамаг юмар л зүгээр өстэй нэр харамгүй зүгээр цацаад идэв шүү. Энэ үнэхээр бит хоёрын одоо өстэй жинхэнэ урам зориг те энэ л их үр дүнгээр үйлдэлээ хийсэн хүн үр дүнг гаргаж чаддаг. Манай өнөөдрийн сэдэв. Тий яг хүн үр дүнгээ гаргаж чаддаг. Үр дүн гаргаж чадсан хүн тэр бахархлыг төрүүлээд өөрийгөө талархлаар дүүргэж чаддаг байхгүй юу? Үйлдэл хийгээгүй хүнд үр дүн гарахгүй. Үр дүн гаргаагүй хүн ардталтаа, цааталтаа өөрөөсөө ч нуугдмаар юм шиг өөрөө өөртөө итгэлгүй. Үгүй бол нь яг уу нөгөө хоёр багш нь хулихтаад мөнгөний авцсан ч юм шиг те. Тэгээд цааталтаа нөгөө бахархал төрүүлэхээр үр дүн байхгүй болохоор зэрэг яг уу нэг тийм өөрийгөө хулигдсан ч юм шиг эсвэл яг уу өрөөлд хулигдуулсан ч юм шиг ийм одоо нэг тийм гонигтай түүхийг бүтээгээд тэгээд дараа нь нэг юм сурах гэхээр дараа нь нэг юм хийх гэхээр зэрэг нөгөө гонигтай түүхэн санаанд нь ороод яг уу бүхэл амьдралынх нь тушаа алчдаг. Тэгэхээр бид нэг үйлдэлийг нэг одоо аргыг сураад авах юм бол тэрнийг үр дүн гартал нь амьдрал дээрээ яг дадалжуулаад хийх нь чухал юм а гэдгийг манай оюуны туршлага тий бүр бууж өгөхгүй өстой бацилдаж орж ирж байгаад тий давтаж орж ирж байгаа дахиад би түрүүн халбаар авсан юм чи одоо тэгвэл шанахаараа авна гэж байгаа юм шиг ингэж орж ирж байгаа ийм юу өөрөө үр дүн юу илээ үйлдэл хийгээд үр дүнгээ хүртээд ахаар зэрэг цаа талаас нь нөгөө үр дүн нь майж тэгвэл дахиж ороод энийг ав тэгвэл энийг ав тэгвэл энийг ав гэд нөгөө алтныхаа араас алтны хойноос хүмүүс ингээл нөгөө өвхөлдөн явдаг гэдэгтэй нөгөө алтны ирэлт юу ч хэлээ нэг кино гэдэг тий бүр би бинийг цус нүжтэй хутгаал ингээд юу яадаг. Гэхдээ бид нар бол энд цус нүжтэйгээ хутгалддаггүй хүн болгон орж ирээд үйлдэл хийх болгондоо яг уу шанагаар алтаа авч чаддаг. Энэ л одоо юу гэдгийг системээ гэдэг юм уу? Энэ л зарчмыг баталгааж өгсөн
Нэмаа оюунда маш их баярлаа. Үнэхээр их талархлаа. Тэгээд юу хэлэх гээд байна вэ гэхээр эрүүл бие бүтээх нууц гэд. Яг нэг хэлэхэд нууц юм шиг боловч хийгээд эхлэхээр эсвэл уушаад сураад хийгээд үзэхэр зэрэг энэ бүгд маань дандаа хүн болгоны мэддэг. Нөгөө йог дасгал, нөгөө амьсгалын дасгал, нөгөө долоо хүрд, тэ нөгөө л бясалгал, нөгөө л усаа уух, тэ энэ л бүх хүн болгоны мэддэг ийм л одоо юунууд байдаг. Одоо арга техникүүд гэдэг юм уу та тий. Системтэйгээр өөртөө дадал болгоод хийсэн хүний үр дүн би мэддэг гэд авдрандаа цойжилчгаад өөртөө үр дүн үүсгэж чадахгүй байгаа үйлдэл хийхгүй байж байгаа хүмүүсийн одоо өөрийнх нь бүтээсэн түүх гэдэг юм уу. Гэхдээ зөвхөн манай хөтөлбөрт орж ирсэн хүн болгон тодорхой хэмжээний үр дүн гаргадаг тийм ээ. Гэхдээ яг нэг ялгаа нь те эрүүл мэндэ бүтээх гэж орж ирчхад амьдрал дээрээ шал өөр үр дүнгуудыг гаргаад идэг шүү дээ те. Шал өөр ухаарлуудыг аваад тэр юу гэж аюуна. Нөгөө эрүүл мэндэ бүтээх гэж те цэснийхээ чулууг шийдэх гэж эсвэл арсныхаа хашлыг шийдэх гэж эсвэл одоо даралтаа эсвэл илгээ эсвэл нөгөө гид хотоодоо цэвэрлэх гэж ингэж орж ирсэн штэ. Тэгчгээд тэндээс шал өөр амьдралын ухаарлуудыг аваад идэг штэ те. Тий яг үнтгэдэг. Тий. Яг энийхэн сангилаг чи ер нь юу гэж бодсон? Ямар агуулга нь тий. Хамгийн гол зүйл нь ийм юм байлээ. Хүн хүмүүсийн хүн би ч гэсэн бас тэгж бодсон. Яг ингээд нөгөө зүгээр авцсан юм шиг ингэж бодж орж ирдэг байхгүй юу? Гэтэл тэр өвчин тэр шалтгааныг тэр эмэгтэй цаашууд тэрний хамгийн гол эдгэх зүйл нь юу юм бэ гэхээр гэнт зүгээр авсан шиг эдэхгүй. Гэтэл бидний амьдралын энэ утга учирт маш их шалтгаан оршиж байсан байхгүй юу? Бидний сэтгэл санаа нь, бидний өөрсдийнх нь ааш аранш нь, бидний өөрсдийнх нь амьдралын хэв маяг, тийм ээ? Бидний одоо дадал зуршилт энэ шалтгааны гол учир нь байсан учраас бид нар өөрсдийнхөө биеийн биологийн онцлогуудыг мэддэггүй. Ямар одоо эргэтэнгүүд ямар үүрэгтэй ямар одоо үйлдэлүүд хийдгийг мэддэггүй, мэдлэггүй одоо байдгийн одоо хамгийн гол учир шалтгаан тэнд байдаг учраас бид нар өөрөөс ингээд өөр газраас юм ирээд идэг. Би яагаад өвдчихв чамаас оллоо. Хайны жил чамаас оллоо. Би яагаад өвдчихв та нар үр хүүхдүүд та нараас оллоо. Би яагаад өвдчихв одоо энэ амьдралаас боллоо гэдэг өөр шалтгаан хайгаад байдаг. Гэтэл өөртөө байгаа шалтгааныг нуугдаж байсан тэр шалтгааныг өөрөө тайлж чаддгүй, мэддэггүй учраас хэн нэгэн хүнээс л одоо аврал ирээл шалтгааныг хайгаад байдаг юм. Тэгтэл энэ одоо хичээл маань тэр бүгдийг хийж өгч байгаа аахгүй юу? Хамгийн гол утга учир нь өөрт чинь байгаа. Тийм учраас тэрнийхээ эхлэлийг өөрөө ингээд ухаарч ойлгоод тайлаад тэгж эдгэрнэ гэдэг л ийм гоё одоо тийм юу өгч байгаа аахгүй юу? Тэгэхээр би хэнээс ч одоо дахиад би одоо хэн нэгнээс одоо тийм сайн сайхан зүйлийг одоо ингээд шалтгаан болгоод хайгаад шалтгаан байхгүй. Ерөөсө бүх юм надаас болсон. Тэ надад байгаа бүх одоо алтан ч надад байгаа. Одоо тэр юу нөгөөх нь юу лээ? Нөгөө одоо шалтгаан ч надад байгаа. Одоо муу юмны шалтгаанууд би хэлчихсэн байна л да. Хэлмээргүй санагдаад байна. Одоо тий. Тэгэхээр тэр бүх одоо зүйлээ хүн яах вэ? Эдгэх ёстой. Дахин давтахгүй байх ёстой юм билээ. Тэгэхээр сайн сайхан зүйлийг дадал болго, үйлдэл болго гэдэг чинь сайн сайхан зүйлийг үйлдэл болгоол ингээд яваад байгаа юм бол өөрөө үр дүн хүссэн хүсээгүй гарч ирдэг. Тэгээ энэ лийг хийхин тулд бид нар ухаарах хэрэгтэй. Ухаарл маш чухал. Тэгээд одоо дадал их чухал. Тэгээд ийм гой одоо зүйлүүдийг одоо ингэж би сурсан. Тэгээд одоо 60 хүртлээр би өөрийгөө одоо ингээд ихэнх хүмүүс тийм байж байгаас тэгэл өөрийгөө мартаад
бусдад анхаарал тавиад идэх юм. Ингээл одоо яа тэр хань жил тэгсэн үр хүүхдээ ингэсэн тэр ахтууд тэгсэн нөгөө натаа хамт ажиллаж байсан тэр найз одоо ингэсэн ингээл яваад байдаг. Тэгээд өөрөө хамгийн гол зүйл нь би энэ дэр юу ухаарсан бэхээр хамгийн зүйл нөгөө нэг юу бяцлаглаа хийж яхад нөгөө хүрдээ цэвэрлж яхад анхаарал төвлөрч өгөхгүй болтлоо би өөрийгөө марцсан байгаа байхгүй юу. Өөрийгөө би болох гэж чадахгүй шүү дээ. Анхаарлаа төвлөрүүлдэг өөртөө. Тэгтлээ мар. Ингээл төвлөрөө суужаад хүч нөгөө чинь яаж нөгөө тэнд нэг тийм болж исэн шүү дээ. Тэр одоо яаж байгаа бол гэдгийг бодогдол. Тэгэхээр тийм болтлоо хүн юуч болохгүй юм байлаа гэдгийг би мэдсэн. Өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Өөрийгөө маш сайн хайрлаж яж бусад хүмүүсийг хайрлах юм байна. Гэр бүлээ аз жаргалтай ойлгох юм байна. Үр хүүхдүүдэд аз жаргалтай ойлгох юм байна. Хань ижлээ аз жаргалтай ойлгох юм байна. Ах дүүнэрээ аз жаргалтай ойлгох юм байна. Аз жаргал гэдэг чинь ерөөсөө өөрийгөө хайрласнаас эхэлнэ. Гэдгийг л одоо ухаарсан. Тэгээд ийм гоё одоо юмыг одоо учир нь начир нь би олсон учраас тэгэл одоо тэрнээс өмнө би ингээл хүмүүсээс л одоо шалтгаан хайдаг байлаа шүү дээ. Одоо хүмүүс одоо үр хүүхдүүдээр хань нөхрөөрөө хайрлуулаад одоо ингээл яах гээд байгаа юм одоо ингээл тэрвэрлэх гээд байгаа юм уу, өргүүлэх гээд байгаа юм уу ийм байсан. Тэгтэл одоо тэгж өөрийгөө тэгж одоо нэг юу яаж болохгүй тэр буруу юм бэлээ. Тэгээд би дараа нь ботсон. Тэгээд ерөөсөө ойлгосон. Ерөөсөө юм байна. Ерөөсөө хүн өөрийгөө тэнхээтэй байх хэвээр дотроосоо тэр эмчээ ажилуулах хэвээр тийм ээ. Тэр тийм гоё үн цэнтэй дотор байгаа тэр эмчийг бид нэр хайрлахгүй үл оошоосон байдалтай явсан байна шүү дээ. Тийм. Тэгээд тэр дотор байгаа хүнээ одоо ойлгохгүй, хайрлахгүй, тэрийгээ одоо анхаарал чиглүүлэхгүй ингэж явсаар байтал өөрөө эзэнгүй болцсон. Хоосон дотортой болцсон. Тэгсэн хэрнээ гаднаас ингээд юм нэхэд идэг, хүсээд идэг. Ийм байсан байлээ. Тэгэхээр хүн гэдэг чинь тийм нандин зүйл нь шүү дээ. Аюу гоё. Ямар гоё энэ хүн нэрээ хүн болж төрн гэдэг чинь ямар аз жаргал юм бэ гэдгийг би ойлгосоо. Ямар нэг хамгийн анх орж ирэхдээ надаас асууж исэн асуулт нь сая санаанд орчлоо. Энэ хөтөлбөр намайг тэгээ тураагаад өгөх юм уу? Гээл. Намайг тэгээд өгөх юм уу? Гээл тийм ээ. Тэгэхээр таныг үргэлжлүүлээ гэсэн чинь тэгээ гайхснаа юу болж ийна би юунд ороод ирчихвэ гэж байгаа юм шиг гайхаж харж ийсэн. Харин тэглээд хүн тийм байсан байхгүй юу? Тийм юмд итгэх байсан. Тэгээ одоо тийм барьцаагүй тийм барьцгүй болцсон. Тэгээд ингээл одоо яаж яваад гэн. Тэгээ одоо би ингээд амар гоё хөлөө болоод ингээд гоё болсондоо баярлж байгаа. Аюу аз жаргалтай гоё яг шүү дээ. Тэгээ одоо ийм гоё хүч чадалтай юм энергитэй. Тэгээл ингээл гоё эрдэмтэн багш нарынхаа юм өгүүдийг сонсоод нэрээ чинь өөртөө дүгнэлт хийгээл нэрээ би чинь тэн дээр анхаараагүй анхаарал тавьдаггүй юм байна. Би ийм юутай юм байна гэд ингээл одоо миний мэрэгжлийн онцлог байсан байлгүй гэж би одоо боддоо шүү дээ. Бас олон хүүхдүүд ингээд олон дандаа багш хүний анхаарч дандаа ингээд бус руу ингээд чиглэдэг идэг. Тийм би одоо олон жил ажиллаа шүү дээ тий. Тэгээ өөрийгөө мартцсан, өөрийнхөө үр хүүхдүүдийг бас мартцсан, гэр бүлээ мартцсан. Тэгээ тийм байж байгаа гэнтх нь одоо ингээд би өвдөд ингэсэн дараагаар 90 хүн хайр гэдэг чинь ийм агуу зүйл байд юм байна. Тэгээд одоо хүн эрүүл болохын тулд одоо өөрийнхөө энэ биеийг одоо маш их бэлдэх хэрэгтэй юм байна шүү дээ. Би одоо энэ саваа одоо энэ баширхаа өгсөн тэр сайхан мэддэг одоо ухаарлыг авахын тулд би оюун ухаанаа энэ дотор сэтгэл энэ би бодлоо ингээд бэлдэх хэрэгтэй. Бэлэн байж ах хэвээр. Тэрийгээ бид нар мартчихдаг гэдгийг би ухаарсан. Тэгээд нөгөө монголчууд нэг юм саваа бэлтгэхээр сайлаа бэлтгэхээр саваа бэлд гэдэг ингээ үг байдаг. Тэгэхээр энэ сайхан одоо уламжлалт хангаах байна. Энэ сайхан зүйлүүдийг авахын тулд би энэ сэтгэл доторх одоо бодол дотроо оруулахын тулд энэ бодол гэдэг саваа бэлдэх хэрэгтэй. Сэтгэл гэдэг гоё цэвэр ариун саваа бэлдэх хэрэгтэй. Хамгийн сүүлд энэ бие махмадын одоо бас ингээ гоё бэлэн байх шаардлагатай. Ийм зүйл байдсан гэдгийг ойлгосон ухаарсан. Амьдрал бол үнэхээр баян, маш гоё. Тэгээ би ингээд өнөөдөр аз жаргалтай байгаадаа
баярлж байна. Энэ хоёр багшийнхаа ач буйнаар талархлаар бахарч байгаа. Маш гоё байгаа шүү. Баярлалаа хоёр агштаа. Баярлалаа. Таньдаа ч гэсэн баярлалаа. Ер нь бол нөгөө бит хоёр хөтөлбөрөө санал болгоод за энийг хийгээд ингээ эрүүл болоотохороо гэхлээрээ зарим нь сонсон тийм ээ. Зарим нь бол сонсохгүй. Гэхдээ тэн дундаа сонсоод үйлдэл хийсэн хүн л үр дүнгээ хүртдэг байгаа даа байхгүй юу? Тэрнээс биш бит хоёр ид шид гэж энэ ч өрөөсөө байхгүй. Ид шид хаана байна вэ гэхлээр үйлдэл хийсэн хүний дотроос гарч ирдэг зүйл. Тэрийгээ гаргасан хүн бол өрөөсөө Нямаа оюун игч таад байхгүй юу да. Тэгэхээр хөтөлбөрийн агуулгаас танд ямар зүйл нь хамгийн хүчтэй сэтгэлд нь буугаад энэ л зүйл өрөөсөө оюун биш тэгээд хамгийн анх барьж аваад хийцэн агуулга нь юу байв? Хамгийн гол гоё байсан уу? Тий. Хамгийн гол зүйл нь тэр юу байсан? Би сая хэлсэн нэг даралтаа би буулгахын тулд нэг тэр дасгалыг хийхэд тэгэд би ингээл айгүй тэр одоо нэг хүрдээ цэвэрлэх гоё юм байл ш. Тэр чинь надад хамгийн одоо чухал зүйл болж өгсөн байхгүй юу? Тэгээд нөгөө даралт чинь бас хүрдтэй айгүй холбоотой юм байна. Тэгээд тэр хүрдээ хийхэд тулд би ингээд одоо тэр хоёр багшийнхаа биш ч өгсөн тэр дасгалын дагуу суугаад тайвшраад би тэр тайвширч амжилт мэддэггүй байсан мэл ш. Онцлог. Тэгээд ингээд амжилтаа аваад ингээд нэрээ ингээд суугаад чиээсээ тайван байна чи гэд ингэсэн чинь миний ингээд шилийн үзүүм ингээд жоохон юм компьютер хараад ингээд ширээ мэрэн дээр ингээд суучих юм бол шилийн үзүүм хөсөөхөшөд ингээд бүр сууж чаддгүй байсан юм. Тэгсэн чинь тэрийгээ хийсэн чинь ингээд гоё болоод бүр нөгөө шилийн үзүүм хөшгөө байгаа л тэгэл ингээд ёстой ид шид над мэдрэгцсэн. Тэгэл би ерөөсө бүгдийг хийх хэрэгтэй байна гэх. Тэгээд би тэр хүрдийн цэвэрлэгээ тэр само гипноз гэдэг тэр нөгөө нэг ингээд 30 минут ингээд бие суллаж ингэж эрүүл болдог. Тэр эдгэрдийн дасгал юм хэлж дээр те тэр дасгал. Тэгээд тэр нөгөө нэг хүүтэ халуун усны нөгөө эмчилгээ. Тэргээд яг би нөгөө нэг хатгатаа нөгөө үүшин миний одоо үүш бас асуудалтай учраас би бас усанд орж тэг чадаагүй. Гэхдээ би ингээд нөгөө гараа ингээд дүрээд гараа ингээд халуун ус руу хийгээл 30 секунд тоодоод дахиад хүүтэн усанд хийгээл 30 секунд тоодоод ингээд ягаад тэр юм бас айгүй гоё хүний бие судалж өгд юм байлээ. Тэгээ бүр ерөөсө бүх зүйл чухал. Хоолны меню байна. Тэгээ тэр йогийн дасгалууд бас их сулж өгдөг. За тэгээд тэр хүрдний цэвэрлэгээнүүд маш их чухал. Тэгээд өглөөд нөгөө хоёр хөлний өсгий үлмэд дээр ингэж дасгалууд чухал. Тэр оливын тосны эмчилгээ, тэр байцааны салаад бас маш их чухал эмчилгээ болд юм байлээ шүү дээ. Тэгээд би одоо тэрнээс хойш дандаа байцаагаа дарж иддэг болсон. Тэгээд тэр өөрийгөө нөгөө нэг хүрэн манжин соотой усаар өөрийгөө шалгах гээл маш их надад одоо ухаар л өгсөн шүү. Ухаан арга заасан. Ийм бүхнийг би хэрэгж өөр дээрээ би үтсэн байхгүй юу. Энэ дотроос та хоёрын хичээл энэ хоёр багшийн хичээл дотроос авахгүй юм гэж юусоо байхгүй. Маш чухал. Тэгээд тэр хамгийн гол нь тэр шинжлэх ухааны ингээд үндэслэлтэй зааж байгаа. Тэрийг би аягүй сонсох дуртай. Тэр Орсын эрдэмтдийн, тэр Америкийн эрдэмтдийн, тэр хүний биеийн тэр одоо нөгөө яаж ингэж нөгөө хүч амьсгал авахад хүний доторх энэ хүчил төрөгч нүүрс хоёр яаж ингэж солилцож гарах вэ те ингээ хурдан амьсгалахад гэдэг ингээд тэр мэр чинь айгүй чухал. Тэгээд тэр чинь хүнд одоо тийм шинжлэх ухааны үндэслэлтэй техник сайтай, техникийн арга сайтай учраас хүн хэрэгжүүлэхэд айгүй амархан байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг итгэлтэй хамгийн гол нь итгэлтэй. Нөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй учраас энэ чинь ийм юм байна шүү дээ. Энэ чинь хүний бие дээр ийм л одоо үйл явц болд юм байна шүү. Тэгэхээр би хийх ёстой юм байна шүү гэдэг ийм итгэл төрүүлдэг. Тэгээд ийм бүх нь айгүй гоё байсан. Бүгдээрээ гоё байсан. Энэ дотроос тэр нь хэрэггүй гэдэг юм байгаагүй. Бүгдээрээ гоё. Хэрэгжүүлж чадхал, хийж чадхал юм бол бүгдээрээ сайн.
Тэгэл ястаа нэр нэг одоо л хаалгаа маглан цөөс хүмүүсний хаалганд орд гэсэн одоо би ясан нэр би урмааргүй байна тэргээл би бодвол гүлнараа багшаасаа яана одоо цөсний өтгөрөлт одоо яад юм бол юм бол та зүгээр л дүүгөө ороод бие сайхан цэвэрлээ тэгэл таны бие чинь сайхан болно штэ та яагаад ингэж байгаа ингээс хаа эрүүл болох гэхээрээ ингээд эргэлзээд идэг яасан сонь тэр нэг шамар бол шийдэл гаргаж чаддаг тийм байх хэрэгтэй шийдлээ айгаа хүн айгаа зөв гаргаж чаддаг байх хэрэгтэй байхгүй эргэлзэхгүй тэр эргэлзэн гэдэг чинь хүнийг аавчаад юу яагаад гэдэг юм бэл шүү дээ тэгээд ингээд айгаа гоё тийм зориг өгсөн гүлнараа багштай би бас тэр өдрөө айгаа талархдаг гоё өдөр битүүр ингээд би бүр болгоо яагаад ингээ яа да гэдэг бодjоод би битсэн байхгүй юм. Багшаа одоо би ийм имчилгээтэй байсан. Тэгээ одоо энэ яг ингээд одоо тэр усны имчилгээ болго надад таарахгүй юм шиг байна. Би одоо гардын муу энэ тэр гэсэн. Та одоо яагаад ингэж байгаа юм би гоё ороо сураад авал та гэд нэрээч одоо бас ороод сураад сонсоод авсан зөв юм байна. Тэгээд одоо ороод шийдэж ороод тэгээд ингээд аюу гоё болсон та би баярлж байгаа шүү дээ. Өстой гоё. Тэгээд манай ангид байгаа манай шавь бас натаа хамт суралцж байгаа шавь натаа адилхан шавнар маань найзууд маань бүгдээрээ сайхан идэвхтэй сураараа ерөөсөө эрүүл болдог шүү. Өстой гоё юм байлаа шүү. Өстой нэр үнэхээр гоё. Та нар дараа жилийн үедээ би ямар азар тэр сургалтанд ороод сурсан юм бэ гэгээл бодож сууж байна. Би одоо тэгэл сууж байгаа. Одоо надад өвдөх тэр цөөсмөөс янз бүрийн байхгүй болохоор айгүй гоё тайван гоё байгаа юм чинь тэгэл өвдөх юмгүй ингээл инээгээл одоо хүн эрүүл хүн чинь одоо ямар байдаг лээ уурж байгаа хүний өдөөс уурж байгаа хүнийг уурж гэж харахгүй баг инээж ингэж хараад ингээд инээмслээд байгаа шүү дээ өдөөс нь тэгэл одоо нөгөө уурж байгаа хүн чинь би ингээд инээгээд хар чинь уурдаад байхгүй шүү дээ инээж бас инээгээд би нэрээ яагаад байгаа юм бол би надаас л болоод тах шиг байна гэд өөрөө өөртөө дүгнэлт хийгээл тэгэл инээж байгаа юм чинь тийм гоё болсон тэгээд хүүхдүүд хүртэл нүдэнд нь ингээд гэрэл ороод явчихсан лээ. Тэр одоо ээж нь аав нэгэд өвтгөө чинь хүүхдүүд чинь нөгөө нэг бас өөрөө яг адилхан тийм юунд орчсон юм л сэтгэлийн шаналгаанд. Тэгээ хүүхдтэй би тийм шарах үлдээж байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэгхгүй тулд өөрөө айгүй зөв тэр эмчилгээ хийгээд өөрөө тийм бүр ингээд За манай хүн гацчихлаа тий. Тэглээ. Манайх уг харчлаа штэ бүр. Йоо хөөрхи юм бэ. Ямар гоё үр дүнгуудтэй байсан бэ. Өмнө хоёр удаа суралцахдаа олж хараагүй зүйлсүүдийг одоо л ойлгож штэ битээр. Бас ятгаа байхгүй. Ямаа маань ийм үр дүн гаргацсан биш тэгэл. Баярлалаа. Бахархаал сууж гин. Та хоёр тэгээд намайг тураахахгүй гэсэн хүн чинь өөрөө 20 эдэн хэл турцсан явж байгаа. тийм 20 эдэн хэл турц. Одоо би яст аюу гоё яага шүү. Нөгөө багцаа хувцсан чинь таараа томдоод тэгэхэд нөгөө ингэж гიშгэж чадахгүй байсан те. Тийш. Видео колоор ярихад би өрөөсөө энэ өрөөнөөс нөгөө өрөөнд явж ядаад ахад чинь гээл загнаад исэн. Юу дасгал. Тэс одоо бүр надад мэдж байгаа шүү дээ. Аюу гоё ингээд ийм гоё хөнгөн болцсон нэрээ. Аюу гоё шүү дээ. Тэгэл одоо хоёр багшаа талархаж байна. Баярлалаа. Аюу гоё. Яста. Янзын гоё. Уран болдгийн. Тэгээд өнөөдрийн лайв хичээл дурилга аваад гэр бүлийнхэндээ өөрийнхөө хийсэн үйлдэлээр үр дүнгээр одоо түүцэлж урам зориг өгсөн Нямаа оюунда маш их баярлалаа. Тэгээд түрүүний нөгөө яриад байсан таны доторх эмчтэй гэдэг юу чи манай эрүүл бие бүтээх нууц гэдэг энэ одоо хичээлийн маань хөтөлбөрийн маань агуулга буюу бит хоёрын үндсэн зорилго маань тэ таны доторх агуу эмчийг эрүүл мэндийн боловсролоор сэрээж ширхэг эс болгоны чинь шижралт болгож хувирганаа гэдэг. Тэгэхээр одоо яг өвч зовсон тэ өрөвсөн ингэж шаналсан ядарсан ийм эс биш. Яг шижир алт шиг хүн болгон чам руу инээсэн хүн болгон хайраа өгсөн тийм ээ алт шиг хүн болгоны одоо дурлаад авах гад зүтгэдэг ийм одоо эрүүл мэндийн боловсролыг энэ эд эсий чинь
бүтээх арга зам техникүүд нь манай хөтөлбөр дотор байдаг. Тэгээд пэйжигээ үргэлж дагаад суралцаад биднийгээ дэмжиж үйж идэг. Чатан дээр ч гэсэн явж гин те. Хоёр багш минь буянтай ажиллаад хийж ин да гэдэг ингэж чинь. Тэгэхээр хүнийд эрүүл байх арга замыг нь зааж эрүүл болгож өгнө гэдэг бол хамгийн буянтай ажил. Тэгэхээр бит хоёрын үндсэн одоо үнц нь болохоор зэрэг эрүүл мэнд. Тэгээд аз жаргал амар амгалан байдал. Тэг яг үнэ. Ингээд ирснээрээ бид яг нөгөө хүсээд байгаа эд баялгаа тийм ээ бүгдийг нь өөртөө бүтээх боломжтой чадaltaй. Тэгэхээр боломжтой чадaltaй гэдэгтээ итгээд хийгээд эхлэх тэр замыг нь өнөөдөр би өвчтөө өгдөг юм уу авс руу явд юм уу гэд ингээ байж итл үгүй ээ чи алтны ирэлд яв гэдэг ийм л замыг энд одоо заадаг байгаа ерөнхийд нь товчлаад хэлэхэд тий яг тийм шүү. Тэгэхээр зэрэг таны амьдрах агуу эмч эрүүл мэндийн боловсролоор сэрнэ. Тэгээ бид 90 хоногийн турш эрүүл мэндийн боловсролыг эрүүл мэндэд хийх хөрөнгө оруулалт буюу үйлдэл дадлыг та бүхэнд 90 хоногийн турш эзэмшүүлдэг. Эрүүл бие бүтээх 90 гэдэг одоо нэртэй энэ хөтөлбөрийн одоо админууд гэдэг юм уу те заадаг хүмүүс нь одоо хүмүүс байдаа та багш нар гэд тэгдэг. Яг үүндээ бит хоёр бол багшийн мэрэгжил авахгүй. Нэг нь клиникийн эмзүүч, нөгөөх нь уламжлалт ангаах ухааны их эмч ангаах ухааны магистр ийм хоёр хүн байж байгаа. За тэгэд яг уу эрүүл мэндийн боловсролоор өөрсдөө сэрээхэд шийдвэр гэдэг юм хэрэгтэй байдгийн байна. Тэгэхээр зөв шийдвэр таны зөв сонголт. Тэгэд ямар сонголт хийн тэр нь таны үр дүнгээс шалтгаалдаг. Тэгтээ заавал хөтөлбөрт оролцохгүйгээр манай пэйжийг дагаад үнэгүй хичээлүүдэд сураад саяхан бит хоёр 5 хоногийн үнэгүй хичээл хийсэн тэр бүгдийг бас групп руу ороод нөхөж үзээд суралцаад явж иж болно шүү. Одоо групп дээр ороод хончиж байгаа юм чинь бас нэг 10-20 хоногийн дараа фэйсбુક чинь бүгдийг цаанаас нь устгачдсан байлээ шүү дээ. Тэгэхээр манай пэйж дээр байж байгаа 5 хоногийн үнэгүй хичээлд оролцоод сурах гэж байгаа хүмүүс групп рүүгээ шилжээд тэр 5 хоногийн үнэгүй хичээл буюу баяжих философи гэдэг ерөнхий нэрийн дор явж байгаа. Тэгэхээр зэрэг баяжих философи нь юу? Бид жинхэнэ нөгөө нэг гулдмаагаараа байдаг алт биш яг өөр дотор байдаг ширхэг эсэ шижир халт болгож хуургах энэ замыг та бүхэнд одоо зааж явдаг байгаа шүү. Тэгэхээр заавал нөгөө төлбөртэй юм руу ор гэж шахаад шаардаад байна гэж битгий ойлгохоор үн төлбөргүй суралцах боломж гэсэн бит хоёрын дотор байж байгаа. Мөн гүл сара гэд чатан дээрээ бичээд өгчий. Бит хоёрын вебсайт байж байгаа. Вебсайт руу ороод бас яг суралцаад мэдээллүүдээ аваад явах боломж байж байгаа. За тэгээд өнөөдөр үг олдож өхөр холдлоо 40 минутаас хэтрүүлэхгүй гэсэн чинь зэрэг 53 минут болсон явж байна. Хоёр ярихаар зэрэг ингээд цаг хугацаа ч гэсэн ерөөсөө өнгөрч байгааг мэдэхгүй яриад явцдаг шүү дээ халуураад. Тэгэхээр зэрэг өнөөдөр Нема оюунда дахиад гүн талархлаа илэрхийлээ. Энэ пэйжийн одоо 40 хэдэн мянган дагагчийг өөрийнхөө үр дүнгээр түүчээлж энэ сайхан урмыг өгж бит хоёрын урилгыг хүлээн авч орж ирж ярилцаж өгсөн туйлын их баярлаа. Тэгээд үр дүнгээ улам баяжуулаад үйлдэлүүдээ улам сайн хийгээд байж байгаарэ гэж хүсье. За баярлалаа. Хоёр багштай баярлалаа. Талархаж байна. Баярлалаа. За баярлалаа. Гоё ярилцлага үзсэнд баярлалаа. Дараагийнхаа өөр үр дүнгуудээр дахиад ороод ирээрэй заяа. За тэгээ. 40 хил турсан үр дүнгээр ч юм уу те. За баярлалаа. Гэрэл атаршгүй. Болтгой гэрээ те. За баярлалаа. Баяртай. За баяртай. За тэгээд манай өнөөдрийн лайв хичээл маань ингээд өндөрлөж байна. Нэг асуулт танд хэлээд өгөөч. Энд чинь уншаад тий. Та нэг гоё хариулт. Сайн байцгаана уу? Биеэр тууралт гарч эм хийлгээд идгээдэг.
Биеэ цэвэрлэх үү? Яаж цэвэрлэх талаар зөвлөгөө хаанаас авах вэ гэсэн мэн. За тэгэхээр зэрэг арьсан дээгүүр гарч байгаа тууралт бол биеийн бохирдлын хамгийн одоо сүүлийн үе шат гэдэг. Хамгийн сүүлийн үе шат. За тэгээ биеийн бохирдол ярихаас өмнө сэтгэлийн бохирдол, бодлын бохирдлыг бас ярих хэрэгтэй болдог. Магадгүй бидний бие бохирдох гэхээс илүүтэйгээр сэтгэл дотор бохирдол одоо нэг жигших гэж ярьдаг штеп. Жигшмээр үйл явдал, жигшмээр одоо асуудал тулгарсан байдлаас жигшсэн сэтгэл зүгээс арьсан дээр яг уу тэр жигшмээр тууралтууд гараад ах боломжтой байдаг. Гэхдээ тэр жигшсэн сэтгэл зүй нь бидний бие дээр тэр тууралтыг үүсгэх нөхцөл шалтгаануудыг бүрдүүлдэг эдээ ундаа одоо явдал мөрийн үйлдэлүүдийг хүссэн хүсээгүй хийлгээд идэг. Жишээлбэл одоо чихрийн харшилтай гэдэг ч юм уу те. Чихэр идэхээр арьсан дээгүүр тууралт гараад идэг. Мөртлөө чихэр идэхээ зогсоож чадахгүй байгаа нь нөгөө сэтгэлийн жигшсэн мэдрэмжийн нэхэл багхгүй. Тэгээд сэтгэлийн жигсэн мэдрэмжээ таньж тэр сэтгэлийн эдгэрлийг буюу сэтгэлийн цэвэрлэгийг хийхгүйгээр тэр жигшмээр гэж бодсон тэр бодлын цэвэрлэгийг хийхгүйгээр нөгөө чихрэнд дурлах тэр донтолт ч юм уу тэ өөр одоо тууралт үүсгдэг юу ч байдгийг тэ арх тамхи өөр юу вэ тэ тэр бүгдийг болиулж чаддаггүй. Яагаад гэвэл тэр чинь нөгөө нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй тэ илээд эсвэл тос дүрхээд эсвэл зүү тавиад зүгээр болохоор тийм хэмжээнд буюу тэр бие дээр байдаг байхгүй. Сэтгэлэн биеийг бид нар мэдэрдэг л болохоос биш, мэдрэмжээрээ мэдэрдэг болохоос биш, нүдэрээ үзэж гараараа барьж чаддаггүй. Илж таалж эсвэл яг уу тос дүрхэж чаддаггүй байхгүй юу сэтгэлэн биеийг. Бодлон бие юм уу ялгаа ахгүй. Тэгэхээр бид нар зөвхөн юу яах биш. Зөвхөн одоо бидний одоо тэмцэл хийх гэдэг юм уу? Бид нар энэтэй ста тэмцээд энэтэй ста дайдаж өгж гинэ гэж ярьдаг. Тэгэхээр дайдах тусам тэр чинь аимшиг юм шиг тий нөгөө дайн болоод байгаа юм шиг тэр юг мэдрэмжийг эд эсэд өгöd идэг. Тэгэхээр зэрэг эрүүлэс өвчтөе эс хоёрын хооронд дайн болоод уучраа олохгүй байдал нь яг уу янз бүрийн юмнуудыг хийх, төрхөх бүхэл юмнуудыг тушаад үдсэн ч гэсэн болдоггүй. Эргээгээд эм төрхөж өгөөд зүгээр болж яана гэд ингэсэн ч гэсэн эмээ төрхдөг ч юм уу, эмээ уудаг ч юм уу ингэхээр гайгүй болж байгаа ч гэсэн нөгөө эмээл төрхөхөө бэлчүүл яах вэ? Нөгөө чинь дахиад гараад ирнэ. Тэгэхээр зэрэг эмнээс хамааралтай биш байхгүй юу? Эмнээс хамааралтай амьдрал бид нар яах вэ? Төрөөгүй байхгүй юу? Тэгэхээр яах вэ? Эрүүл сарвал тэр төрсөн идэ тэр өвдөд байгаа ширхэг исээ яах вэ? Эрүүл сарвал шижир алт шиг гялгар тунгалаг юу гэдгийг те гүлгэр толгор эрүүл сарвал ийм байлгахын төлөө хийх үйлдэлүүд маань өөр байдаг. Энийг зөвхөн одоо чатан дээр асуусан нэг асуултанд бат хийтэл хариулаад өгчих боломжгүй. Тийм болохоор яах вэ? Юу руугаа пэйж рүүгээ чат бичээд хөтөлбөрийн талаарх мэдээлэл аваад тэгэд шийдвэрээ гаргаад тэгж шийдэх боломжтой. Тэгэхээр та сонголтоо хийж шийдвэрээ гаргахгүй болвол бит хоёрын тухайд ямар ч арга байхгүй. За одоохондоо мөнгө төгрөг боломжгүй байна энэ дээрээ гэд байвал нь манай пэйж болон хаалттай группийг маань дагаад өргөдлөө өгöd орж ирээд үн төлбөргүй хичээлийг үзээд суралцаад явж иж болно. Одоохондоо бас зарим үед хангалттай хэмжээний эдгэрлийг өгөх хичээлүүд маань тэнд байж идэг. Жишээлбэл манай 5 хоногийн өнгөө хичээлийг ноднон үтсэн нэг эмэгтэй
юутай одоо нөгөө эмэгтэйчүүдийн урах цагтай гэд хагалгаанд орох гээд байж исэн. 5 хоногийн өмнгүй хичээл үзэж сонсоол өөрөө өөрийгөө эмчлээл хагалгаанд орохоо болоод яг уу эмэгтэйчүүдийн урах цагнаас итгэрсэн байх жишээтэй. Ийм одоо үнэмшмээргүй юм шиг тэгтээ эд шидийн яг болдог ийм бодит үйл явдлууд бол тохиолддог. Тэгэхээр таны одоо тэр туураад байгаа харшил магадгүй үнгүй хичээлэрч гэсэн идэгрэх хэсэг нь бас цаг хугацааны л асуудал. Тэгвэл энэ болгон таны сонголт. Тийм болохоор сонголтоо хийж шийдвэрээ гаргаарай л гэж хэлээ да. За манайхан илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл хамгийн амархан бөгөөд хамгийн хурдан өөрийнхөө чатаараа, хувийн чатаараа мэдээллийг хүлээж авна. Тэгэхэд энэ яг лайвынхаа дор ирис гэж бичиж болно. Аль эсвэл бусад пэйж дээр явж байгаа аль нэг постныхоо дор ирис гэж бичих юм бол хувийн чат руу мэдээлэл очих байгаа. Нэг бол бүр сайт руу ulsara.com гэд бичээд орох юм бол сайт гэдэг маань тэр чигээрээ бид нарын нүүр хуудастай дэлгүүр гэсэн үг. Тэн дундаас хөтөлбөрийн талаарх болон уулзалтуудын талаарх бусад оролцогч нарын үр дүнгуудын талаар бүхэл мэдээллүүдийг авах боломжтой. За, ингээд өнөөдрийн лайв өндөрлөх үү? За тэгээд баярлалаа, баяртай.